Тийш гарна да. За ямар нэг амтан байвал гараараа яваараа би орох ч шүү. Өглөөний минь бүгдэнд нь өдрийн мэндийг хүргэе. Влогта тавтаа морил. За ойрд YouTube дээр ойрхон бичлэг оруулж чадахгүй байгаа. Тийм болохоор өнөөдөр ажлаа амжуулангаа бичлэг хийгээд YouTube дээр влог олгоо оруулж байна. За тэгээд өглөө босоод хамгийн түрүүнд хийдэг зүйл маань орондоо хөвтөж байгаа юм уу? Босч жагаад 5-10 минутын бясалгал хийчихдэг. За энэ бясалгалыг яагаад хийдэг вэ гэхлээр хүний өглөө босоод ер нь хамгийн түрүүнд авч байгаа мэдээлэл мөн хийж байгаа үйлдэлүүд нь тэр өдөрт маань аюух нөлөөлдөг. Тийм болохоор энэ бясалгалыг өглөө босоод хийчих юм бол өдрөөс хаа эрэг эхлэхэд маань бас тусалдаг. Өмнө нь бол дандаа босоод хамгийн түрүүнд утсаа оролддог байсан. Тэгээ утсан дээр ирж байгаа мэдээлэл заримдаа эрэг, заримдаа сөрөг гэдээ янз бүрийн мэдээлэл орж ирдэг. Тэрнээс өмнө энэ бясалгалаа хийгээд өөрийгөө сайхан цэнэглээд авдаг байгаа. За тэгээд өргөжлүүлээд өглөөний цайгаа уухаас өмнө аяга суучаад 10-15 минутын өглөөний зөөлөн сунгалтын дасгалыг хийдэг байгаа. За өглөө босоод ер нь чилсэн биеийнхаа чилээг гаргаад сунгаад өгөх юм бол бие маань хөнгөрөөд сайхан болчдөг. Миний Facebook, Instagram хуудсыг дагдаг хүмүүс мэдчихэж магадгүй. Би энэ сторинд ойрд өглөөний дасгалыг төлхөө оруулж хичээж байгаа. Түүндээс хүмүүсийг уриалж байгаа. Тэгээ энэ дасгал бясалгалыг хийхэд нэг их цаг зарцуулагдахгүй. 15-20 минутыг та өөртөө өглөө зарцуулсан байхад өглөөгөө мах сайхан эхлүүлчихдэг байгаа. Ер нь аливаа нэг зүйлийг 3-4-7 хоног тасралтгүй хийвэл дадал болдог гэж ярьдаг. Тийм болохоор миний хувьд зөвлөх зөвлөмж маань та нарын өглөөний рутинийг бол энэ дасгал хөдөлгөөнийг 3-4-7 хоног яаж игээд тасралтгүй хийгээд биедээ дадал болгоод аваарай гэж зүйлий. Тэгэх юм бол өглөө босоод би чинь бас энэ дасгалаа өөрөө нэгтгэг болчдөг. Тэгээ та бүхэн бас өөрөө дасгалаа хийхдээ маш дуртай хийдэг. Тэгээ өглөөгөө ирч хүчтэй эрэг эхлүүлдэг байгаа шүү. За дасгалын дараа үргэлжлүүлээд шууд гарч гүйнгээ очиж дугуйгаа аваад хүнсний зуул цуглуулж ирэхээр гарсан байгаа. Дугуйгаа өчигдөр орой нэг газар тавиад орхисон. Тэгээд очиж хурдан авахгүй бол энд дугуй аюу их алга болдог. Хэдэн 7 хоногийн өмнө бас би дугуйгаа алга болгож исэн гашуун туршлага байгаа. Тийм болохоор дугуйгаа хурдан очиж авахаар явж байна. Зя гадаа өнөөдөр аюу гоё байна. Дулаахан 10 сарын сүүл гэхэд нартай сайхан дулаахан өдөр байна. Хамбургт нар гарна гэдгийг нь ер нь маш ховор тохиох үйл явдал. За миний мөхөрхөн дугуй эзнээ бүлтээд хүлээгээд байж байна да. За энэ чихэр жимсний дасгийг хурдан өнгөрөх болохгүй. За германд ирсэн хүмүүс Белория гэж бодох юм бол хүсэх юм бол энийг авч идээрэй. Нэг идэл та тест болио гин гадуур юм шоколадтай нэмэх юм. Тэнгүүдээ доороо юм бичэнтэй. Дотроо болохоор ийм цагаан хөөсөн юу гэх юмдээ амар чихэрлэг тийм юм байна. Тэгээд хэрвээ Белори гэж хүсэх юм бол германд ирвэл энийг авч идээрэй. За шинэ жилийн уур амьсгал аль хэдийн орчжээ. 11 сар гараагүй байхад шинэ жилийн уур амьсгал ороод шинэ жилийн юмнууд зараад ирсэн байна. Как өглөө юм урд өнгөрөх юм уу? За цаагаа уучаад дараагийн амжиг гажиг маань
Дээшээ дээвэр рүү гараад дээвэр дээр байрлуулсан ачаа хадгасан ачаануудаа бүр хоноод эзэгцэх ёстой. Дээрээс нь хайрцагнууд олж бүр өрөөнд байгаа зүйлсүүдийг баглнаа. Дээвэр рүү гарах амар дургу. Би чаагаад идэв. Яг тэгвэл хулгай явж иж магадгүй гэж бодоод. Болгоноос нөхцөө адаг. Тэгээд дээвэр рүү гарах амар дургу. Ялангуяа ганцаараа гарах дургу. Өнөөдөр одоо яаж ч аргагүй гарах ёстой. За тийш гарна да. Германд айл болгон хийхдээ доороо зөөртэй юм уу? Эсвэл дээрээ дээврийг тусдаа өрөөдөө идэг юм таалдаг. Тэгээ би зөөрн бол бүр дургу, зөөр бүр юм. Энэ харин дээвэр дээр болох бас арай гайгүй. Тэгтэл ямар нэг амтан байвал гараад яваарай. Орох шүү. За тэгээд азар ямар нэгэн амтан гарч иж намайг айлгаагүй. Тэгээ бас өдрийн гэрэлтэйсэн болохоор гайгүй юмудаа бүгдийг аваад шуушиг гараад ирсэн. 요새 이런 게 유행인가 왜들 그리 재미없어 아 그건 나도 마찬가지 Tell me what I got to do 근데 오длаа өнөө нэг 10 жил 12 жил болсон болохоор чинь яаж цаагүй юм болчихсон юм биш. Би махан масаа яаж цаамаа. I'm sick and tired of my everyday. Keep it up 한 곡도 아무 노래나 일단 틀어 아무렴 어때 so boring 아무래도 refresh가 시급한 듯해 쌓여간 스트레스가 배꼽 ямар ч ихний ээлжинд баг зэрэг юмнуудаа баглаад авлаа. Тэгээд үлдснийг нь яг нөх үедээ хөгжлүүлээд хийхгүй бол бас дотроос нь автомат гарч ирээд. Тэгээд одоо газ юм идчихээд бэлтгэлээ хийхгүй сая энэ юмнуудыг баглахад би бараг 2 цаг 3 цаг бараг авлаа. Тэгээ нүүдэлч Монгол гэхэд бас арай л илүү нүүгээд байна. Сүүлийн 2 жил би 3 удаа байраа суулсан байна. Хоёр орсон шүү. Гой дээрээ тавиараа. Зэга хоёр найзтайгаа нэг нь Мексикээс нөгөөх нь Монголоос бид гурав сая ярангаа энэ хоёртой ярангаа юу ачаалаа. Ачаага баглаад амтчлаа. Баяртай гэрээ. Баяртай. Хайрцагнуудаа баглаад авлаа. Одоо газ жоох юм идчихэд гал бэлтгэл хийх бол цаг амар хурдан өнгөрсөн маань гадаа харанхуй болчлоо. Гаргасаар л. За бүгдээрээ одоо миний бэлтгэлийн өрөөрөө одоогийн байдлаар миний бэлтгэлийн өрөө энэ байгаа. Энэ бэлтгэлээ нэ. Манай доотлын угаалгын өрөө байгаа. Яа одоогийн байдлаар угаалгын өрөө маань миний бэлтгэлийн өрөө болсон байгаа. Чиний ингэ зайтай. Ингээ бэлтгэл хийдэг байгаа. Гадаа хүлрээд гадаа бэлтгэл хийж болох байсан. Тэгээд надад одоохондоо студ байх байгаа. Бэлтгэл тийм болохоор энэ чинээ бэлтгэл хийчихнэ. Бэлтгэлийнхаа дараа та нартай энэ угаалгын өрөөг сонирхуулъя гэж бодсон мартсан байлээ. Энэ угаалгын өрөө маань айгүй тухтай. Хувцас угаангаа хажууд нь ном уншаад сууж болох, номнууд бэлэн, кафе цаа ууж сууж болох тийм тухтай өрөө байгаа. За тэгээ та нараас гайхчихж магадгүй намайг бүжиж юм ээж яагаад ингэ цаграг эргүүлж бэлтгэл хийгээд байгаа юм болов гээд. Коронавигийн үеэр яг 1 жилийн өмнө мундаг цирклийн найзсаа цаграг сурч эхэлсэн. Тэгээд одоо өөрийн гэсэн номер гаргах гээд хичээгээд бэлтгэл хийгээд явж байгаа. Мөн гар дээрээ тасралтгүй 1 минут зогсож сурах зорилго тавьсан ажиллаж байгаа. За 9 цаг болсон байна. Одоо сунгалтаа хийнгээ хажуугаарнаас юм амжуулнаа. Сунгалтаа ингээ компьютер дээрээ ажиллах ёстой зүйлүүд байгаа. Тэрэн дээрээ ажилланаа. Тэр маань юу вэ гэхлээр саяхнаас би найзтайгаа нэлээд бид хоёр Солонгос гоо сайхны бүтээгдэхүүний онлайн шоуд нээсэн байгаа. Тэрний маань маркетингийн ажил бужигж байгаа. Тэгээд
Надын хийдэг зүйлээс бүжгээс тис өөр зүйл болохоор суралцах зүйл маш ихтэй хийх ажил өрнөж, бужигнж, бүлгэлж байгаа. Ойрын өдрүүдэд маш завгүй байгаа. Тэрийг амжуулна. YouTube-аараа амжуулаад пэйж сурталчилчих. Манай YouTube-ыг үздэг хүмүүс намайг одоо юу хийж байгааг мэдэхгүй байгаа. Сонирхож байгаа бол Facebook дээр Renzel Online Shop Europe гэх пэйж байгаа. Тэр пэйжлөө ороод мэдээлэл авч болно. Бүсгүйчүүдэд маань илүү сонирхолтой байх болов. Солонгосоос ах нэмжлэгийн бүтээгдэхүүн байгаа. Ороо сонирхоод үзье. За нэг иймэрхүү маркетингийн ажил хийгээд яваад байгаа. Ойрт YouTube дээр жоохон анхаарал бага хандуулаад байгаа учраас өнөөдөр ажиллаа хийгээ лого бичиж гэж бодоод бичлэгийг хийж байгаа шүү. Ажиллаа амжуулаад энийг дуусгачаад усанд ороод тэгээд нэг хэрэгтэй унтаж аавна. Өчтөр нэлээд оройтсон. Тэгээд нэлээд бас оройс ирээд өнөөдрийн ажил жоохон хойшлсон байгаа. Тийм болохоор өнөөдөр их унтнаа. Тэгээд өнөөдрийн влогтой хамт байсан та нартай баярлалаа. Дараагийн влогоор уулзлаа. Баяртай. 이제부터 좀 달라질 거야.